Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Нэмэгдсэн өртгийн албан татврын шинжилсэн найруулга 2015 оны 7-р сарын 9-ний өдөр Монгол улсын их хурлаар батлагдсан гарсан. Яг одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр цуглааны тохирлыг 21 аймагт шууд дамжуулан хүрэхэд бэлэн болоод байна. Сангийн яам, гайл татврын ерөнхий газар нэмэгдэхүүн өртсөн албан татврын урамшууллын системийг нэгж хамтран баримт суглааг нэвтрүүлгийг анх удаага танд хүрэхэд бэлэн болоод байна. 2016 он гарснаар худалдан авалт бүхэн та бүхний одоо энэ харж байгаа баримт энэхүү суглагаар хүргэдэг болсон. Та энэхүү кодын доор байгаа өөрийнхөө суглааны дугаар бүхнийг хаснаар өнөөдрийн суглаанд оролцох бүрэн боломжтой. Ингээ бүгдээрээ дэлгэрэнгүй тайлбартай уулзцгаая. Дэлгэцний анхаарлаа хандуулцгаана. 2015 оны 7-р сарын 9-ний өдөр улсын их хурлаар нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийн шинжлэгдсэн найруулга батлагдсан бөгөөд дээрх хуулийн хүрээнд иргэдийн оролцоог урамшуулах систем нэвтрүүлсэн нь нэмэгдсэн өртгийн албан татврын урамшуулал юм. Өөрөөр хэлбэл эрхэм татвар төлөгч хувь хүн танд төрөөс буцаан олгож буй татврын урамшуулал юм. Хувь хүн та урамшуулалд хэрхэн хамрагдах вэ? Тухайн жилийн худалдан авалтын үнийн дүнд багтсан нэмэгдсэн өртгийн албан татврын 20 хүртэл хувийг буцаан авахын тулд та бэлэн ба бэлэн бусаар төлсөн татврын системээр баталгаажсан баримтаа авч баримт цэгмэн цахим хуудсанд гар утсаар болон түүх машинаар бүртгүүлэх боломжтой. Мөн баримт цэгмэн цахим хуудаснаас татврын бүртгэлийн дугаар олгох бөгөөд карт хэлбэрээр хэвлэн авч худалдан авалт бүрээн автоматар бүртгүүлэх боломжтой юм. Урамшуулал болон суглааны хонжуурыг авахдаа баримт цэгмэнд өөрийн харилцах банкны дансаан бүртгүүлээрэй. Суглаанд хэрхэн хамрагдах вэ? Худалдан авалт бүртээ суглааны дугаар бүхий төлбөрийн баримтаа авснаар суглаанд оролцох эрхтэй болно. Нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын систем таны улс их орон ирээдүйн хождон хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Хэргэн та өрөөн хүндэл, өөрийгөө хүндэл, үүнийг баримтаараа баталгаажуул. Баримт суглааны хамгийн анхны дугаар танд хүргэхэд бэлэн болоод байна. Ингээд Монгол улсын их хурлын дарга Зандаг хүүгийн код таныг өрж байна. Сайн байна. Монголын үндэсний олон нийтийн телевизийг үзэж байгаа суглааныхаа баримтыг бариад сууж байгаа хожиж магадгүй үзэгчид та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Монгол улсын үндсэн хууль зааснаар хүн бүр компани болгон хуулиар ногдсон татвараа төлдөг байх үүрэгтэй. Татвар бол арчилсан засагталтай зах зээлийн эдийн засгийн улс орны орчин тогтнохын үндэс юм а. Шинэ оны 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа нэмийн өртгийн татврын шинэ хууль бол хүн бүр татвараа шударгаар төлдөг, түүнд бүх нийтээрээ ил тод хяналт тавих зорилттой хууль байгаа. Нэг талаас үйлчлүүлэгч, нөгөө талаас бараа үйлчлэгээр хангаж байгаа компани байгууллагууд бие биенээ ил тодоор хяндаг болно. Нэг ёсондоо хүн бүр татврын байцаагч болж ийн гэсэн үг юм а. Бид шинэ хуулийнхаа ач холбогдлыг сурталчилж, иргэдийнхээ оролцоог урамшуулах зорилгоор нэмийн өртгийн татврын баримтын дугаараар хонжуулт суглааг зохион явуулах болоод анхныхаа нээлтийг хийж байна. Өнөөдөр шууд нэвтрүүлгээр анхны суглааны аз тунгууд хордорно. Өөрөөр хэлбэл татвар төлөгчийнхөө үүргийг бас татврын байцаагчийнхаа үүргийг хариуцлагатайгаар биелүүлсэн иргэдийнхаа дундаас хамгийн азтайг шалгаруулах гэж байна. Энд хамгийн гол нь татвар төлөгчийнхөө үүргийг алхам тутамдаа биелүүлж яваа иргэд аж ахуйн нэгжүүд нийгмийнхаа төлөө оруулж байгаа хувь нэмэр тэдний оролцоо хамгийн чухал гэдгийг хэлье. Хамтын хүчин чармаалтаар Монгол улс маань хөгжин цэцэглэх болно. Танд аз таарах болтугай. Өнөөдрийн суглаа 2016 оны 1-р сарын 1-ээс 2016 оны 1-р сарын 10-ны хоорондох татврын нэгдсэн системээс хэвлэгдсэн баримтуудаас алдсан тодруулна. Өөрөөр хэлэх юм бол таны гэрт байгаа маш олон суглаанууд байж байгаах. Та тэрийг
2016 оны 1 сарын 1-ээс 1 сарын 10-ны хоорондох баримтуудаа тусгайлан ялгана гэж хүсэж байна. Та магадгүй 10-ны 23 цаг 59 минут хүртэл бүх баримтууд чинь хүчинтэй гэсэн үг. Та 23 цаг 59 минутанд бензин клок дээр магадгүй караоке, диско клубд байсан ч хамаагүй таны тэр баримтууд тусгайлан өнөөдрийн 1 сарын 1-ээс буюу хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхэлсэн 10-ны хоорондох бүх баримтууд суглаанд оруулах боломжтой. Мөн дээрээс нь таны QR кодын дээр барьж байгаа суглааны тохирлыг бид энэхүү шилэн хорог бүхий хайрцагнаас тодруулан араасаа эхлэж тоонууд маань гарч ирнэ гэдгийг та бүхэн анхаарна уу. Ингээд суглаа эхлэхээс өмнө та бүхэн 1 сарын 1-ээс 1 сарын 10-ны хоорондох бүх баримтуудаа тусгайлан ялгана уу гэж хүсэж байна. Хүмүүс надаас асууж байгаа. Заавал баримтад бүртгүүлсэн хүмүүсээр сайтаа бүртгүүлсэн хүмүүс оролцох хэрэгтэй юу гэж. Тэгвэл үгүй ээ. Та баримт сегмент бүртгүүлээгүй байсан ч гэсэн таны гар дээр QR кодтай үндсэн суглааны тохирол болох энэхүү дасгалбарчин байгаа тохиолдолд та энэхүү суглаанд оролцох бүрэн эрхтэй гэдгийг дахин хэлэх таатай байна. Өнөөдрийн маань суглааны тохирол бол 1000 дасгалбар тутамд нэг асан тодорж байгаа хамгийн их магадлалтай суглаагаа. Суглааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг өнөөдрийг хүртэл байгууллагад ажилласаар байгаа. Энэхүү ажлын хэсэгт хяналт шалгалтын чиг үүрэг бүхий төрийн байгууллагын төлөөлөл мөн нийслэлийн хотын 9 дүүргийн иргэдийн төлөөлөл хяналт тавьж ажиллаж байгаа. Суглааны тохирол явуулах машин маань тунгалаг хорог бүхий бүтцтэй тэгээс 9 хүртэл цифрын дугаартай бөмбөлгүүдээс бүрдэж байгаа. Эдгээр бөмбөлгүүд бүгдээрээ нэг ижил хэмжээтэй, нэг ижил жинтэй байгаа. Ингээд эдгээр бөмбөлгүүдгээ шилэн хоргонд хийхийг хүсэж байна. Дахин давтагдаагүй гэдэг бүгдээрээ үзэгчтэй юмнаас бас дахин үзүүлье. За, тэг гэдэг дугаартай бөмбөгийг хийлээ. 1 гэдэг дугаартай бөмбөлгийг хийлээ. 2 гэдэг дугаартай бөмбөлгийг хийлээ. 3 4 5 6 7 8 9. За ингээд 10 өөр төрлийн бөмбөлгүүд шилэн хоргон дотор орлоо. Эдгээр бөмбөлгүүдээс ардлын цифраараа таны суглааны арга тохирлууд бэлтгэх болж ирлээ. Ингээд та бүхэн бэлэн үү? За ингээд хамгийн ихний суглааны бөмбөлөг гарч ирлээ. За ингээд 2 гэдэг дугаар та 1 сарын 1-ээс буюу хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд 1 сарын 10-ны хооронд бүх баримт чинь хамгийн сүүлийн орон 2 гэдэг дугаартай байх юм бол та суглааг өргөжлүүлэх бүрэн боломжтой. 2 гэдэг дугаартай маш олон хүмүүс байгаа. За ингээд суглаагаа өргөжлүүлж дараагийн цифрыг гаргацгаая. Та баримтаа баримт сегмент захин хуудсанд бүртгүүлээгүй ч гэсэн өнөөдөр суглаандаа оролцох бүрэн боломжтой гэдгийг дахин хэлье. За ингээд дараагийн цифр 6. Сүүлээс 2 дахь орон 6 гэсэн цифртэй байх юм бол та азтан болох боломж нь улам ихсэж байгаа гэсэн үг. Хэрвээ таны сүүлийн орон 2-оор эхлэх бол та суглаануудаа нэг тийш нь хураачаарай. Гэхдээ бити хаяарай. За ингээд дараагийн цифрыг хамтдаа тодруулцгаая. Баримтын тоо сая давцсан явж байгаа. За ингээд 3 дахь цифр. Та татврын нэгдсэн системд холбогдсон альва аж ахуйн нэгж хувь хүнээс хэвлэсэн төлбөрийн баримтаараа суглаанд оролцох бүрэн эрхтэй. Албан татвар суудагч төлөгч аж ахуйн нэгжээс хэвлэсэн төлбөрийн баримтаар суглааны урамшуулалт оролцсон мөн төлсөн нөтийнхөө 20 хүртэлх хувийг буцаан авах бүрэн боломжтой юм аа. Ингээд дараагийн орон 7. За ингээд сүүлийн 3 орон тодорлоо. Ингээд 2, 6, 7 гэсэн орон бүхий таарсан бүх оролцогч нар 20,000 төгрөгийн азтан болж байгаа. За ингээд 2, 6, 7 гэсэн азтангууд бүгдээрээ 20,000 төгрөгтэй болсон гэсэн үг. За ингээд дараагийн суглааг явуулъя. Хэрвээ бизнес эрхлэгч яг ийм суглаатай баримтыг хэвлэн орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл бол кассийн машинтай холбогдсон мөн баримт сегмээр хэвлэх боломжтой. Татвар төлөгчөөр хараахан бүртгүүлээгүй бол харьяа дүүргийнхээ татврын хэлцэд хандан бүртгүүлж баримт сегмэнд хандах хэрэгтэй болно. За ингээд дараагийн тоо тэг гэсэн тоо гарсан байна. За ингээд тэг 2, 6, 7 тэг гэсэн 4 орон таарсан
бүх оролцогчид 100,000 төгрөгийн азсан болж байгаамаа. Танд баяр хүргэе. Монгол улсын өнцөг буланбор сууж байгаа та хинч бай Монгол улсын амьдарч өнөхөр баримт сугалаанд оролцсонд бол та эдгээр тоорнууд таарсан бол 100,000 төгрөгийн эзэлсэн болон та азсан болсон тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татврын буцаан олгох цуглааны журам тулгацлын дагуу 20 хоногийн дотор таны хонжирыг олгох болно. Та хөдөө орон нутагч байсан хамаагүй баримт цэгийн байна. Захин мууцанд бүртгүүлж банкны даасаа тохируулсанд бол бүрэн авах боломжтой юм аа. Ингээд ямар ч ойчиргүйгээр таны дансанд магадгүй маргаас эсвэл 20 хоногийн дараа орно. За дараагийн орон 2. За одоо дөрвөн баг зэрэг өөрчлөгдөж байгаа. Сүүлийн 5 орон тодорсон байна. 2 гэсэн орон таарсан болвол та 500,000 төгрөгийн азтан болсон гэсэн үг. Баяр хүргэе танд. За суглаагаа өргөжлүүлье. Та 500,000 төгрөг үнэхээр авахар болсон болвол та биеэр баримтаа авч ирээд гайд татврын ерөнхий газарт бичиг баримтын хамт заавал үзүүлэх шаардлагатай. Ингээд дараагийн орон таарсан байна. Тэгээ 500,000 таарсан болоод өөрийнхөө гэрийн ойролцоо татврын аль ч хэсгээс очиж бичиг баримт ба хүсэлт тэгээд өөрийнхөө дасгалыг үзүүлээд дасруугаа хийх боломжтой. Дараагийн орон тэг. Баяр хүргэе. Тэг. Ингээд тэг таарсан тохиолдолд та 4 сая төгрөгийн азтан болж байгаа гэсэн үг. Монгол орон даяар хичнээн хүн 4 сая төгрөгийн азтан болсон бол гэж сэтгэл хөдлөлт хүлээж байна. За ингээд суглаагаа өргөжлүүлцгээе. Би дахин сануулъя. 2016 оны 1 сарын 1-ээс 2016 оны 1 сарны 10-ны өдөр хүртэл худалдан авалт хийсэн QR кодтой баримтаар та бүхэн энэхүү суглаанд оролцож байгаа. За ингээд дараагийн дугаар гарч ирсэн байна. Энэ бол 5 гэдэг дугаар. Энэ бол 7 дахь дугаар. Та хэрвээ сүүлээсээ 7 дахь дугаар чинь 5 гэж байх юм бол 20 сая төгрөгийн эзэн болж байгаамаа. Баяр хүргэе. Баримт суглаа амжилттай үргэлжилсээр байна. За ингээд энэ сарын эхний хагасын хамгийн азтай баримтыг бүгдээрээ хамтдаа тодорхойлцгаая. Энэ бол 100 сая төгрөгийн суглааны дугаар юм аа. За бид бүхний энэ сарын хамгийн эхний хамгийн анх удаага явуулж байгаа баримт цэгийн маань суглааны маань дугаар 5. 8 дахь дугаар 5 гэж таарсан байна. Баяр хүргэе. Та гэртээ хэрвээ суугаад 1 сарын 1-ээс буюу хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлүүлээд 1 сарын 10-ны хооронд баримт чинь 55, тэг 2, тэг 7, 62 гэж дугаар дарсан болвол 100,000 төгрөгийн азтан болсон байна. Танд баяр хүргэе. Харин одоо би дараагийн нэгэн гинтийн сюрпризийг та бүхэнд барихаас өмнө дэлгэцэнд анхаарлаа хандуулцгаана. За ингээд хамгийн өндөр хонжууртай супер суглааны баримтыг тодруулцгаая. Суглааны дугаарыг хойноос эхтэн яг саяын зарчмын дараалалаар явах болно. Гэхдээ 8 орон 8-уулаа таарсан тохиолдолд та 100 сая төгрөгийн эзэн болно. Баримт цэгийн маань суглаа амжилттай үргэлжилсээр байна. Супер азтан болох болтугай. За ингээд телевизээр дөнгөж асаа үзэж байгаа үзэгчид байх юм бол би дахин хэлье. 1 сарын 1-ээс 1 сарын 10-ны хооронд хийгдсэн худалдан авалтынхаа баримтыг хараад та бүхэн илүү хэлбэр болно гэж бодож байна. За ингээд хамгийн сүүлийн орон тэг. Та баримт цэгийн маань супер азтан болоход ойрцоор байна. Хэрвээ таны хамгийн сүүлийн орон тэг байх юм бол за ингээд суглаагаа өргөжлүүлцгээе. Энэ бүх үйл ажиллагааг оролцож байгаа Монгол улсын сангийн яам, гайд татврын ерөнхий газар, төслийн нэгжийн баг, технологи болон бүхий л арын албанд жил гарын хугацаанд ажиллаж энэхүү гайхалтай үйл ажиллагааг болж байгаа тэдгээр хүмүүст бүгдээрээ халуун баяр хүргэцгээе. Дараагийн орон 9. Үзэгчид харуулъя. 9. Сүүлээсээ 2 дахь цифр 9. Бидэнд 6 цифр үлдлээ. За шилэн хоргонд бөмбөгийг буцааж игээд магадлалыг өндөрсгөөд суглаагаа өргөжлүүлцгээе. Та баримтаа баримт цэгийн маань сайтад бүртгүүлж төрийн байгууллагын үүдийг сахихгүйгээр ойчир дараал үүсэхгүйгээр Монгол улсын хаанаас суглаа болон нөөтийн 20%-ийнхаа буцаалтанд оролцох боломжтой. Ингээд 3 дахь бөмбөг 6 гэсэн дугаар гарч ирсэн байна. 6 гэсэн дугаар бидэнд ардталтан 5 бөмбөг үлдлээ.
За, суглаагаар үргэлжлүүлцгээе. И баримтцгийн сайтад та бүхэн аж ахуйн нэгж хувь хүн хинч байсан уг сайтад хууль тогтоомжийн мэдээлэл үйлчилгээ авч болно. За, и баримтад бол өнөөдрийн байдлаар Монголын хамгийн их хяналттай сайт болчиход байгаа. Би нэг жишээ түрүүн хэлсэн. Манай байрны доор 2 дэлгүүр байдаг. Нэг нь бол и баримтад бүртгүүлсэн учраас хүмүүс баримтаа өгж байгаа. Тэр дэлгүүрийн орлого ашиг бол давуу одоо биелж одоо бизнесэнд үнэхээр аимшигтай гайхалтай ажиллаж байгаа. За, та өөрөө суглаанд оролцсноос гадна за 3 гэсэн дугаар гарч ирсэн байна. Сүүлийн 4-р орон 3. За, иргэн бурлан татврын байцаагч болон та улсдаа маш том хөрөнгө оруулалт хийхээс гадна өөрөө ямар ч үн төлбөргүйгээр 100 сая төгрөг, магадгүй 20 сая төгрөг, 4 сая төгрөгийн азтан болох боломжтой. За, ингээд бид 5 дахь бөмбөлгийг гаргаж ирэх гэж байна. Супер азтан тодорхойд ерөнхийдөө 4 бөмбөлөг за дараагийн бөмбөлөг гарч ирсэн байна. Дараагийн бөмбөлөг тэг гэсэн дугаартай. Тэг гэсэн дугаартай. Та яг одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр 21 аймагт Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутаас эхлүүлэн энэхүү үйл ажиллагааг шууд дамжуулан хүлээн аван үзэж байгаа байлаа. За, баяр хүргэе. Дараагийн суглаа. Дараагийн суглаа бол бид нар 1-р сарын 31-ний өдөр болно. 1-р сарын 31-нд болох суглаанд бол та 1 сарын 1-ээс эхлүүлээ 1 сарын 20 хүртэл бүх баримтаараа оролцох боломжтой. Бид нийтдээ 2016 онд 18 удаагийн энэхүү суглааг үйл ажиллагааг явуулах болно. Дараагийн тоол тэг. Тэг гэсэн цифр ингээд сүүлийн 6 орон тодорлоо. Бидэнд 2 цифр үлдсэн. За. Манай суглааны гол онцлог бол 1000 баримт бүрд нэг азтан тодорж байгаа хамгийн өндөр магадлалтай суглаа гэдгээрээ онцлогтой гэдгийг бид дахин хэлье. 7 дахь бөмбөг гарч ирэх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн суглаанд маань маш олон баримтууд орсон гэдгийг та бүхэн өөрсдөө харж ирсэн. 1 сарын 1-ээс 1 сарын 10-ны хоорондох баримтаар 6. Ингээд хамгийн сүүлийн тоо гараад бид супер азтан бол 100 сая төгрөгийн эзэн болохыг бүгдээрээ хамтдаа өнөөдөр гэрчийн олж тодруулах гэж байна. Үндэсний хэмжээнд и баримтцгийн маань суглааг орон даяар бид яг одоо дамжуулж байна. Энэ бол хамгийн анхны дугаар. Тэгэхээр супер азтан хэрвээ өнөөдөр тохироогүй тохиолдолд та баримтуудаа хадгалсан хэмээрээ байж байгаараа 1 сарын 1-ээс 1 сарын 20 хүртэлх баримтаар та 31-нд бас оролцох боломжтой. 2. Ингээд 2 гэсэн дугаар. За, бүгдээрээ хамтдаа дэлгэцэд анхаарлаа хандуулъя. Супер азтны суглаа. Харамсалтай нь хамгийн ихний дугаар тодорхойгүй ч гэсэн та 1 сарын 31-нд 150 сая төгрөгийн шагналын сан болт өсөж байгаа супер азтанд дахин оролцох боломжтой болсон юм а. Баяр хүргэе. За. За, ингээд 1-р сарын 31-нд бүгдээрээ уулзахаас өмнө өнөөдрийн суглаанд Монгол улсын аль бүсээс аль газруудаас азтнууд тодорхой бүгдээрээ хамтдаа харцгаая. Ховд аймгаас 2 азтан, Хөвсгөлөөс 3 азтан, Өвгөн говьоос 1 азтан, Сүхбаатараас 1 азтан, Дорндоос 9 азтан, Говь Сүмбрээс 2 азтан, Дунд говьоос 2 азтан, Төв аймгаас 1 азтан, Улаанбаатар хотоос 978 азтан, Орхон аймгаас 7 азтан, Дархангууд аймгаас 35 азтан, Сэлэнгээс 3 азтан тодорсон байна. Ингээд энэ авхив азтан болсон бүх хүмүүстээ дахин баяр хүргэе. Та и баримтцгийн маань суглааны хамгийн анхны азтангууд болсон байна. Нийтдээ 1044 баримт өнөөдөр азсын суглаанд оролцож 20 мянгаас 100 сая төгрөгийн ялагчид болсон байна. Таны 20 мянгаас 100 мянга хүртэлх бүх баримтын чинь суглааны тохирлууд та хэрвээ азтан болсон бол таны данс руу автоматар ажлын 20 хоногийн дотор хийгдэх болно. Магадгүй маргааш эсвэл 20 хоногийн дараа та 100 мянган төгрөгтэй болно. Харин 500 мянгаас 100 сая төгрөгийн азтангууд өөрийн гэрийн хамгийн ойрхон байх давтрын хэлцээр очиж баримт бичих хүсэлт мөн баримтынхаа хамт хурж ирээд та азтан болох боломжтой. Ингээд орон даяар нэвтрүүлж байгаа и баримт суглааны хамгийн анхны дугаар амжилттай болж өндөрлөө. Та бүхэнд маш их баярлалаа. 1-р сарын 31-нд эргэн уулзцгаая. Энэ бол и баримт суглаа.